Бүр ингээд цочролд ороо заяа. Юу вэ би хаана ороод ирвэ гэж амар бодчихсон за. Өдөрөөс нөө шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр та хэдийн асуусан магадгүй холбоотой асуултуудад хариулъя гэж бодлоо. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ бүгдээрээ хамтдаа байцгаагаарэ. Тэгээд эрэгтэй хүмүүс байх юм бол бас явуулаарай за. За тэгээд юун түрүүнд өөрийгөө танилцуулъя. Тэгээд өмнөх бичлэгүүд дээрээ бас өөрийгөө ер нь танилцуулаагүй. Тэгээд намайг болохоор Халина гэдэг. Тэгээд одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн хүний хэмжээ ангид суралцдаг оюутан байгаа. За бүгдээрээ асуултуудыг харцгаая. За эхний асуулт нь болохоор их хэмжээний төлбөр ямар байдаг вэ гинэ. За би болохоор хүний хэмжээр суралцдаг. Тэгэхээр анх намайг урьж хадлахаараа кредитийн төлбөр 117 мянга байсан. Тэгээ нэг жоохон бутархайтай байсан. Тэрийг бас нэг санахгүй байна. Тэгээ 117 мянгаар бодогддог. Тэгээ ер нь бол кредитийн одоо кредит хэдэн кредит судалж чинь тэрнээс шалтгаалаад төлбөрүүд нь өөр өөр байдаг. Тэгээ нэг зарим жил болохоор 1 жил 3,800,000 хэдийг төлж байсан. Хамгийн ихний жил болохоор 4,200,000. Тэгээ ер нь дундажлаад үзэх юм бол нэг 4 саятай ер нь сурдаг. Тэгээд эх жилээс бас төлбөр нэмэгдэж магадгүй гэсэн тийм яриа яваад лээ. Тэгээ яг багтаа л мэдэхгүй байна. Тэгээ одоогийн байдлаар бол яг 4 сая хавцаа ер нь бол байдаг байгаа манай төлбөр. Тэгээ бусад мэргэжлүүдийн хувьд бас жоохон ялгаатай байж магадгүй. Тэгээ би яг өөрөө нөгөө хүний хэмжээр сурдаг учраас яг мэддэг юугаа л ярих гэж бодож байна. За дараагийн асуулт нь болохоор ямар нэг тэтгэлэгтээ сурч байгаа юу гинэ. Яг нөгөө зарим тэтгэлэгт өөрөө аплай хийгээд тэгээд тэндээсээ аваад яадаг. Зарим их сургуулиуд болохоор одоо ингээд яэш өгөөд одоо 700-аас дээш оноо авсан ч юм уу тийм байх юм бол одоо 100 хөнгөлн сквал тэдээс дээш авсан бол 50% хөнгөлөлттэй ч юм уу те. Ер нь бол амаах тийм зүйл байдаггүй эхний жилдээ. Тэгээд орж ирснийхээ дараа болохоор одоо сургуулиас зарлж байгаа ректорын тэтгэлэгч юм уу сквал бусад одоо өөр ямар нэгэн компани өөр газруудын том байгууллагуудын тэтгэлэг төлбөрт өөрөө аплай хийгээд хамрагдчихж ер нь бол тэтгэлэг авдаг гэсэн үг. Тэгээ заримдаа тэтгэлэг авдаг. Тэгээ тэрнээсээ ер нь бол суралцдаг гэсэн үг. За ямар ч хэллэлээр нарийсаа сонгосноо гэж юм. Ерөнхийдөө бол бодсон байгаа. Яг тэр гэж яг батцсан юм бол яг одоогийн байдлаар бол алга. Гэхдээ ерөнхийдөө яг нэг тэр тал руу явандаа тэр тал руу явахгүй дээ гэсэн тийм юм бол гаргасан байгаа. Дараагийн асуулт нь болохоор гадаадд сурах төлөвлөгөө байгаа юу гэж юм. Мэдээж байгаа. Тэгээд ер нь төгсөөд гадагшаа явъя гэж бодож байгаа. Хичээлээ яаж хийвэл ер нь илүү үр дүнтэй байдаг вэ? Амжилттай сурч дүнгээ сайн гаргахын тулд юун дээр илүү фокуслах хэрэгтэй вэ гэж байна. Энэ хоёрыг би ер нь баг адилхан асуулт гэж бодож байна. Тэгээд яаж үр дүнтэй хийх вэ гэхээр ер нь хувь хүний өөрийн сурах арга барилаас шалтгаална л да. Тэгээ чи өөрөө ингээд уншиж ойлгоод юм уу, бичиж тэмдэглэж ойлгоод юм уу, хүнтэй ярилцж ойлгоод юм уу, тэрнээс шалтгаална. Тэгээд миний хувьд ер нь тэгээ янз янз л байдیں۔ Тэгээд эхлээд өөрөө ингээд юу ч уншаагүй байх юм бол ингээд найзуудтайгаа ярих юм бол юу ч ингээд ойлгохгүй. Юу яриад байгаа юм бол тэр нь яад юм бол яасан гэж юу гэж ер нь тэгдэг. Тэгэхээр эхлээд ингээд өөрөө бас жоохон уншаад нэг юм байд юм байна гэх. Тэгэнгүүтээ найзуудтайгаа ярилцах юм бол ангийнхантаа ингээд ярилцахаар илүү одоо нөгөө жоохон эргэлзэжсэн ч юм уу эсвэл нэг жоохон мартцсан байсан тиймэрхүү зүйлсээ ингээд тогтоодог. Ингэжсэн юм биш гэж ойлгохтой. Тэгээ ер нь ингээд нэг ойлгочих юм бол дараагийнхаа одоо жилүүдэд ч юм уу ахаад тэр сэдв гарч ирэхэд ер нь нэх мартаад байхгүй. Тэгээ марцсан ч гэсэндээ ахаад эргэж жоохон уншчихаар буцаад ингээд сэргээд ороод ирдэг байгаа. Антом хэрхэн сурах вэ гинэ? Антомыг тэгэл цээжлэн шүү дээ. Автоматар ер нь бол цээжилдэг гэсэн 1-р курстэй. Тэгэл ер нь мартчихдаг заяа. Автоматар цээжлэх юм бол тэгэл мартна. Тэгэд антом, гистолог гэдрийг болохоор би юу яадаг гэсэн яаж юм уу? Ваа, тэгээ баярлаа. Би тийм салхинд гараад тэгээд яасан чи надад ийм манай гэрхэн тал хавчирч юм би тэгээд гэрхнээс тусдаа явах гээд машин дотор бичлэг хийж байгаа хгүй юу? Өөрийнхөө хоолойг ингээд уншаад ойлгосноо ингээд voice record хийгээд утсан дээрээ биччихдэг заяа. Тэнгүүт ингээд хаач явсан ингэж хөвчтэй явж идэг учраас тэрийг ингээд сонсоод нэрээ тэг ингээд тэрийг ингээд автаж хийлээ явдаг. Тэгэхээр амар сайн автаад юм лээ. Би тэгтээ анх нөгөө эхний семестр интеркслог нэг амар нөгөө чанга ордог байсан хгүй. Тэгээд 2 дугаар семестрээс амар чанга ороод эхэлсэн. Тэгээд эхлээд жоохон алуулаад тэгээд хашаад тэг ямарчсан. Рекорд хийж бичдэг болсон. Хай.
Гэт амар сонд ингэ нэг хээр чансан цай хийсэн хоол бүр ингээд амар амттай байдаг тий. Тэгээ ер нь л хичээлээ бол тэгэл өөрийнхөө арга барилаар хийндээ. Тэгээд ер нь янз янзаар л хийдэг. Тэгэд 10 жилээсээ ер нь орж ирэх гэж байгаа болвол өөрийнхөө сурах яаж сурдаг арга барилаа болоод тэг мэдээд ороод ирсэн л байдаг байх ёстой. Тэгээ анатомиг ер нь тий айгүй их нөгөө зураг хардаг штэ. Одоо яг уу ясмаас энтер байх юм бол ингээд өөртөө хараад тэрийг ингээд тогтоох боломжтой гэсэн. Тэнгүүд нөгөө булчин мэдрэл шүрмэс энтер ороод ирэхээр хэдүүлээ ерөөсө харах юм нүдэнд харагдах баригдах тийм юм байхгүй учраас зураг л харж тогтооно. Хүмүүс тэрний зүр ямар сонголт байхгүй. Тэгээд анатом дээр би нэг аппликейшн ашигладаг гэсэн юм ястай. Ясмаас ингээд бүх юм гараад ирдэг. Тэгээд ингээд тэрийг ингээд эргүүлээд 360 гээж тишин ингээд эргүүлээд өөрөө нэрлэдэг. Тэр нь асуулттай ч илүү. Тэгээд тэрэн дээр нь ингээд Q хийгээд хийдэг нэг тийм аппликейшн байдаг шүү. За дараагийн асуулт нь болохоор курс ахих тусам өмнөх хичээлээ мартаад байх нь яах вэ гинэ. Угсаа мартсан шүү дээ. Угсаа мартдаг, хүн болгон л мартдаг. Тэг. Яг ингээд 100% тэрийг хизээч мартахгүй байна гэж бол угсаа байхгүй. Тэгэхээр ер нь байнга л унших хэрэгтэй. Байнга сэргийх хэрэгтэй. Эсвэл л одоо ингээд анх тэрийг сурахтаа амар сайн чанартай ингээд ойлгоод амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тийм бол ингээд дараа жил нь ингээд уншихгүй байж байгаа дараа жил нэхэ тэр хичээл ингээд орж ирэнгүүт ахаа тэрийг ингээд хальт ингээд уншчихгонгууд нэрээ тэгдэж штэ. Тэгээд ингээд сайхан ангийнхантайгаа ярилцаад баш магштайгаа ярилцаад тэгээд ер нь хэрэгээ сандаг. Эмч болоход анаас сурахад ямар зан чанар хамгийн хэрэгтэй гэж боддог бэ гэж юм. За хамгийн нэгдүгээрт бол миний хувьд хүн чанартай байх гэж бодож байна. Хүн чанартай энэрэнгүй байх хэрэгтэй. Яад вэ гэхлээр штэ. Одоо ингээд бид нар дээр мэдээж ингээд эв ирүүл хүн ирэхгүй. Усаал бүгдээрээ өвдсөн, зовцсон ямар нэгэн асуудалтай тийм л хүмүүс ирнэ штэ. Тэгэхээр тэр хүмүүс маань ямар ч хүн байж болно. Амьрлаг, баян анган хүн байж болно. Хэцүү амьдралтай одоо ингээд хүмүүсийн ярьдагчлан бөбөөчөн, архичин гэж ярьдаг штэ. Тийм хүмүүс ч гэсэн ирнэ. Ер нь дийлийнх нь тиймэрхүү одоо ингээд хэцүү одоо өөрөө эрүүл мэндэд анхаардаггүй тийм хүмүүс маш их ирнэ. Тэгэхээр ингээд амар баянлаг хүмүүс ирэнгүүт нь амар сайн гिचингүүтээ жоохон ингээд онцгүй өөрчн таалагдахгүй хүн болол ирэнгүүт ингээд хаас нэрээ гэл ингээд элдэн янз болоод байх ёсгүй. Тийм. Уусаал нэгэнт ингээд чи өөрөө хүсээ дэмж болъё хүнийг эмчлэе гэд ороод ирсэн байгаа бол мэдээж уустана юм өвчнөд золонтой хэцүү хүмүүс л тулгарна. Тэгээ тэр хүмүүс ч маш амар олон ааштай заяа бүр ингээд тэгэл уусаа сошиалар дүүр ингээд эмчнэрийг муулсан янз янзын тиймэрхүү юмнууд сэвэгдээл яваад идэв штэ. Тий. Тэнгүүд тэр болгонд ингээд өөр ингэсэн сэтгэлийн хаттай өөрийгөө одоо эмч мэрэгчлээ ингээд өмгөөлөх өмөрч хамгаалах чадвартай хүмүүсийг юусоо ингэж алаг цаг үздэггүй яг бүгдэнтэй яг адилхан л харцдаг. Тийм л байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэгэл уусаал чи өөрөө хүссэн ч хүсээгүй уусаа эмч болол гарсан бол ямар ч хүн ирсэн ойлгомжтой ингээл асуумж асуун арсан бодит төслийг хийн. Ер нь юу ч үзэхээс ингээл бүгдэн дээр нь бодит төслийг тэмтрэлт тогших тэмтрэх чагнах гэх мэт үзлүүд байгаа. Тэнгүүт тэдний бүгдэрийн хийн. Тийж байгаа чи ингээл би энэ хүн төрмээргүй байна нэ тэрэг гэл ингээ ярганаад муухай хараад суугаад иж болохгүй. Тийм болохоор ер нь одоо юм хүн чанартай байхыг би бол нэгдүгээр гэж үзэж байна. За хоёрдугаарт нь гэх юм бол хариуцлагатай цаг баримталдаг байх хэрэгтэй. Тэгээ уусаа Улаанбаатар хот штэ айгу хэцүү. Уусаа л амар төвжирэлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол цагийн менежмент, тайм менежмент тэгээд өдөр тутмаа төлөвлөдөг тийм байх хэрэгтэй. За тэгээд гуравт нь болохоор ийм сониуч судлаач байх хэрэгтэй гэж бодож байна. Угаасаа ингээд бүр заяа өдөр ирэх тусам ингээд бүх зүйл шинжлэгдээд хувьсаж эхэлж байгаа. Тэгээд тийм л оюухан ч гэсэндээ ингээд амар хүчсэн. Тэгээд ер нь баг эмчиг ингээд орлох үгүй юу гэдэг дээр ингээд амар их мэтгэлцэн тиймэрхүү ярианууд агиох болдог штэ. Тийм учраас ингээд бид нар тэрэнд ингээд гүйцэтгэхгүй тул өөрсдийнхөө ажлыг хамгаалж үлдэхийн тулд бид нар илүү их мэдлэгээ ингээд сайжруулад, илүү их зүйл ингээд судлаад, өөрсдөө дүгнэлт шинжилгээ судалгаа хийгээд явах хэрэгтэй. Миний хувьд бол яг топ 3 гэх юм бол би энэ 3-ыг гэж хэлнэ.
Тэгээ өөр угаасаа мэдээж зөндөө олон зан чанарууд байх хэрэгтэй шүү дээ. Угаасаа насаараа сурна, тийм болохоор ингээд маш тууштай байх хэрэгтэй. Тэгээ тэр нь бас ийм сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж би бодож байна. За, тавчгаа ярьцгаая. За, дараагийнх нь болохоор судалгаа хиймээр байгаа ч хинт хандаж яаж эхлүүлэхээ мэдэхгүй байна өө. Тэгжил төсчгүй дээ гинэ. Ер нь бол ингээд ямар нэгэн клуб ч юм уу те байдаггүй болвол багштайгаа л уулзах хэрэгтэй байх. Тийм. Ер нь багш нар айгүй их хүүхдүүд ингээд дагуул судалгаа хийдэг штеп. Тэгэхээр багшаа ингээд би судалгаа ингээд хийж үзмээр байна, хийж сурмаар байна. Надад ийм санаа байна гэдээ очих юм бол багш нар бол нэг үгүй гэхгүй бах. Тэгэхээр багштайгаа очиж уулзсан зүгээр хаа. За тэгээд анагаахад орохоос өмнө яг ямар зүйл төр сэтгэл зүгээ сайн бэлтгэх ёстой гэж бодож байна гинэ. Надад бол нэгдүгээр курс бол амар хэцүү байсан шүү дээ. Би бүр ингээд цочролд ороо заяа. Юу вэ би хаана ороод ирвэ гэж амар бодчихсон за. Йоо тэгээд уусаа 10 жилээс ингээд шал өөр уусаа хүсэж л орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд тэрнээс чи уусаа ингээд төсөөллөс чи ингээд өөр байна за. Тэгээд хичээлүүд нь амар хүнд. Тэгэл гинт 1 2 дугаар курст болохоор ялангуяа 1-р курст болохоор аяух ингээд нөгөө анатом гистологи гэх тэнгуут юм латинаар аяух юм цээжилдэг. Тэнгуут ингээд латин үгнүүд бас ингээд цээжлэн. Тэгэл би ингээд 1-р курст ингээд латинаар нөгөө нэг ясмастаа цээжлэл ингээд амнаа ингээд бутнаал ингээд шүнийгээ суучдаг гэхгүй. Тэгээд тэнгуут ингээд манай гэрийнхэн манай үеэл бүр тэгсэж навыг юу гэлээ чи нөгөө нэг шившлэгээл уншаа суугаад байна гэсэн за. Тэгэхээр ер нь ингээд амар хичээлтэй ингээд яг өөртөө зориулах цаг чинь амар багасна. Ер нь нэлээд завгүй болно. Тийм болохоор ингээд тэрэн төлөө өөрийгөө бэлдэх хэрэгтэй байх. Тий хамгийн нэгдүгээрт би бол тэгж бодож байна. Чи ингээд 10 жилдээ байдаг байсан шигээ ингээд хүссэн цагтаа орж гараад хүссэн цагтаа найзтайгаа уулзаад тэг чөлөөтэй явж чадахгүй. Ер нь бол гэл хичээл гэр. Ер нь тийм аягтай л юм. Амаа хэцүү байна болиё гэж бодож исэн үе байгаа юу гинэ. Байгаа штэ 1-р курстэй тэгэл зөндөө олон удаа уйлсан. Тэгэл ингээл нөгөө 10 жилдээс муу дун авч үзээгүй бараг 95 аваад 99 аваад бараг 100 авсангүй гэж юм гээл те. 95-аас доош авах юм бол ингээл бараг уйлчих гал ингээл хайр уур хүрдэгс тахгүй юу. Тэгэнгүүт ингээд амаахт орж ирээл тэгэл хээштэй гэхгүй юу. Тэгээд ер нь тэр үед ингээд амар хөөлдөгсөн. За би яастаа нэр муу авчлаа гэд амар уйлаад. Тэгээд би ер нь яах гэж хаана ороод ирв гэдэг айгүйх боддог байсан. Болмоор санагддаг байсан. Тэгээд дээрээс нь би 10 жилээсээ л ер нь ингээд амар олон янз юм хийдэг байсан аахгүй юу. Амар хүснээр амьдардаг байсан 10 жилдээ. Тэнгүүт ингээд оюутан болоод ирэхээр тэр бүгд маань ингээд хаагдчихж байгаа. Тэгээд зөвхөн ингээд амар хичээл бүр ингээд орж ирээд 10 жилийн хичээл бол бүр амар easy. Уусаа ингээд амар олон жил сурсан учраас ингээд сурсан. Гэл тэрийг хийгээд дуусчихдаг. Тэнгүүд анагаах бол шал өөр ертөнц. Тэгээд хичээлээ гэлс хийж дуусгах гэсэн тийм юм ер нь байдаггүй. Ер нь байнга л хийх хэрэгтэй. Тэгэл нөө түрүүн хэлсэлчлэн те ингээд байнга цээжлэх юмтай. Тэгэл тэргээ цээжлээл ингээд яа тэгэл нэг харахгүй байх юм бол тэрийг ингээд мартаад ерөөс нөө сурах арга барилаа олоогүйсэн 1-р курстэй шал өөр газар орж юу үлээ гэж бодоод тийм эс учраас ер нь айгүй хэцүү байсан. Тэгээ гармаар санагддаг байсан. Тэгтээ тэгээд гүрийгээд чадна штэ гэд тэгээ гүрийгээд одоо хүртэл ингээд явж байна. Тийм болохоор манай 1-2-ын дүүнэр үзэж байгаа юм бол зүгээрээ нар гарна штэ гэж хэлмээр байна. Уусаа хэцүү байд юм уу? Тэгээ дасан заяа. Уусаа дасан. Тэгээ анх ингээд хэдүүлээ бас нөгөө нэг 10 жилдээ яаш өгнө гэж амар айдаг байсан штэ. Тэнгүүт бид нар хэдүүлээ одоо дүүнэрт болохоор яаш чи амархан штэ гэж ааш штэ. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? За дараагийн асуулт нь маань болохоор хамгийн ачаалал багтын үе хэдгээр курс байдаг вэ гинэ. Ачаалал багтын курс гэж бол байхгүй. Ачаалал арай гайгүй байдаг семестрэл гэж байгаа. Ер нь бол тий. Та нар анагаахт орж ирчиж ер нь их ачаалал багтын байна мэн гэж бол бодоод хэрэггүй заяа. Угаасаа ачаалал ихтэй байна ойлгомжтой. Тэгээ яг зарим семестр арай гайгүй одоо байдаг тийм үе бол байгаа. Гэтэ уусаа л хэцүү штий. Уусаа хэцүү. Ачаалал багтаа байна гэж юу байхгүй тий. За тэгээд бусад хүмүүсийн тэр болгоо мэдээд байдаггүй зүйлс гэж юм. Харин тэр болгоо мэдээд байдгүй. Ер нь нэг мэдээд байдаг хүн байд юм уу? Амаа хэндлэр бид нар хичээлээ хийхин тулд бие дээрээ үүслэг хийдэг. Ингээд энэ үслэг ингэж тэгж ингээд бидэд бие дээрээ аюух үслэг энтер хийдэг. Тэгээд
тасаг руу орж бас хүмүүс одоо багш маань хүмүүсийг яаж үзсэн тэрийг хийдэг дадлага дээрээ бас эмчээ ингээд дагаад хүмүүс үздэг. Тийм. Гэхдээ бид нар бол яг бие дааж өөрсдөө бол яахгүй л те. Яг хуу бүр дээшнээ төгсөн мөсөг курс руугаа ороод ирэхээрээ хүн үзнэ. Тийм. Тэгээд бусад мэргэжлийн сонирхолтой тэр байх гэж би бодож байна. Тэгээд эмнэлэг дээр бас жижигурт хондог. Тэгээд жижигурт хонохороо бас нөгөө сөүлж мөрөж эмч нартаа сайхан туслаад тэг явдаг байгаа. Манай хичээлийг болохоор штий дандаа эмч нар ордог. Ерөөсөө анагаахт ер нь зүгээр багш гэж ер нь байдаггүй. Дандаа анагаахыг төгссөн эмч мэргэжилтэй эмнэлэгт ингээд ажиллаж исэн хүн эмчилж исэн тийм хүмүүс хичээл ордог. 3-аас дээш нэ. 1-2 дугаар курсын багш нар зарим нь анагаах төгсөөд эмчээр ажиллаж исэн, зарим нь болохоор ажиллаагүй шууд багш болсон тийм хүмүүс байдаг. Ер нь гэхдээ бүгдээрээ их эмч гэсэн үг. Эмч болсон эмч мэргэжилтэй тийм хүмүүс хичээл ордог. Энэ бол бүр үнэхээр гоё заяа. Угаасаа яаж буц анаахаа хичээлийг хичнээн бүр амарлаг шилдэг багш байсан ч гэсэн тэгээ зааж чадахгүй. Яа тэгэхээр тэр хүн чинь ингээд өөрөө эмч болоод тэ хүнийг эмчлээд яг практик дээр ямар байдаг, онол дээр ямар байдаг энэ хоёрыг яаж хаслуулах талаар мэдгүй. Тийм учраас ер нь анаахад зүгээр багш гэж байхгүй. Бараг л байхгүй нэр шүү. Тэгээд ер нь дандаа эмч нар хичээл ордог. Тэгээд эмч нар хичээл ордог учраас бид нар ингээд хичээлийн хуваарийг ер нь бол айгүйх өөрчилдөг. Яа тэгэхээр манай багш нар маань хүн үзэн одоо үзлэгтэй тий айгүйх ачаалттай ажилдаг. Тийм учраас багштайгаа ярилцаад сайхан цохоо ингээд тохироод тэгээд бидэд хичээл ордог байгаа. Тэгээд тэр нь амар гоё. Тэгээд эмч нар хичээл орохоор амар гоё гэдэг. Бид нар өөрсдөө хичээлийн хуваарийг сонгодоггүй ингээд сургалтын албанаас гаргаж өгсөн хуваарийн дагуу ер нь хичээлдээ явдаг. Тэгэхээр бусад оюутнуудыг одоо ингээд хичээлээ шахаад үзчихье. 1 2 3 дахь хичээлдээ чад 4 5 дахь амраа цагийн ажил хийчихье гэсэн тийм зүйл ер нь байхгүй. Яа, өөр сонирхолтой зүйлс байж магадгүй. Гэхдээ яг та яг ямар төрлийн юм сонирхож байгааг мэдгүй байгаа болохоор надад сонирхолтой санагддаг хэдэн зүйлсийн талаар зүгээр ингээд та хэдэд хэлчлээ. Жахан ядаргаатай санагддаг зүйл гинэ. Ядаргаатай санагддаг зүйл үү? Яг уу яг бусад хүмүүс ямар санагдгийг мэдэхгүй л дээ надад нэг амар ядаргаатай санагддаг зүйл байдаггүй заяа. Гэхдээ зүгээр ингээд яг нэг юм ингээд хичээлийн хуваараа ингээд оруулах багштайгаа яриад ингээд тохирцсон ингээд бэж байгаад оруулчаад өөр юм ингээд дахиад араас нь ч юм уу урд нь ч юм уу ингээд төлөөлнө штэ. Тэгэнгүүт ингээд гинт тэрний ингээд өөрчлөгдөн эсвэл өөр багш хичээл орё гэдэг ч юм уу тий. Тэр надад жоохон ингээд амар хэцүү санагддаг. Гэл ахаал нөгөө ингээд өөр юм ингээд төлөвлөсөн байсан одоо ямар нэгэн газартаа ингээд гэрээ мэрээ хийсэн ч юм уу те ингээд өөр хүмүүстэй ингээд очиж уулзах хэвээр тийм чухал юм төлөвлөсөн байсан бол би хичээлтэй бол за гэл нөгөөхөө ингээд яна уучлаарэ би ингээд хичээлтэй болчлоо манай хичээлээр солигдчихлоо уучлаарэ гэд тэгээ дахиж холбогдоод ер нь тэгж яхан жоохон хэцүү байдаг. Түрүүн бас нөгөө сонирхолтой юм гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэн дээр болохоор манай хичээлүүд ер нь бас эмнэлэг дээр ордог. Ер нь эмнэлэг дээр ордог. Тий. Тэгэд ингээд Монгол улсыг ер нь тойроод ордог бид нар. Симут руу явдаг 3 дугаар эмнэлэг, гэмтэл, хавдар, халдварт, тэгээд Япон Монгол буюу одоо манай ботаникийн сургууль. Тэгээд төв ангаах, тэгээд арсны төв гэж мэгээ тэгээд нүдний сондроо мандраа гэд ер нь ингээд тойрол бүх эмнэлэг дээр ер нь ордог хичээлүүд. Дараагийн асуулт нь болохоор их барихуугаар сурдаг хүн төгсөөд мэргэжил дэвшүүлээд эмэгтэйчүүд эмч болж болох болов гинэ. Энийг бол хэлж мэдэхгүй байна би. Нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмч болохын тулд ер нь яг хүний хэмжээр төгсчөө тэгээ нарийн мэргэжилтэрээ эмэгтэйчүүдийн эмч гэж ер нь яваад байдаг санагдаж байна. Яг их барихуугаар төгссөн бол эмэгтэйчүүдийн эмч болдог гэсэн сайн мэдэхгүй л энэ да яг суурь мөрний адилхан байт юм болов өөр байт юм болов над руу чат бичих юм бол би яг хүнээс асуугаад ч юм уу хэлээд өг эсвэл өөрөө яг их орхогоор сурдаг бол багш нараас ч юм уу асууж үлгэр хаа. Sorry. Хичээлийн хажуугаар ажил хийх боломжтой юу гинэ. Мундаг хүүхдүүд бол хийлээ дээ. Би бол цагийн ажил хийн гэвэл аюу хэцүү санагдаад байдیں۔ Яг тэгэхээр түрүүн хэлсэнчлэн манай хичээлийн хуваарууд ингээд өөрчлөгддөг. Тийм учраас ингээд цагийн ажилд орно гэдэг бол жоохон хэцүү яг хизээ тарж би яг хизээ завтай гэдгийг ингээд мэдэхгүй шүү дээ мэдэх боломжгүй. Тийм учраас ажил орох юм бол тэр цагийн хуваарийг гаргахад бол амар хэцүү байхаа. Тэгтээ хүүхдүүд нөгөө кофе шоп мопд энэ төр айгүйх ажилдаг гэсэн юм юуд. Тийм. Тэгээд тэр ингээд ажил хийгээд ингээд амжилттай явж байгаа хүмүүсийг бол би үнэхээр нэрээ бахархдаг шүү та нараар. Амар мундаг. Би бол чадахгүй. Тэгээд үгүй манай гэр хин намайг ажил хийх дургу Монголд.
яг ингээд чи одоо сурах ёстой цаг чинь тийм учраас одоо сур бити мөнгөний төлөө санаа зовоод ингээд сурах ёстой цагтаа сураад ингээд зүгээр одоо байгаа цагаа чи ингээд сурахтаа л ингээд зарцуул гэж хэлдэг. Тэгээд тийм болохоор ер нь намайг ажил хийхгүй. Ус ажил хий гэсэн чинь. Тэгтээ яг би зүгээр нөгөө нэг та нарын мэдж байгаа ч хажуугаар нэг юм бэкри мэхрэний юм хийгээд тэ боломжтой байх юм бол амралтын өдрүүдээр хийгээд тэргээ зардаг. Сармус бас хийдэг. Тэгээд бас нэг бүжинд ингээ явдаг учраас бас өөрийнхөө хэрэглээний ингээ багсаа мөнгө олоо явчих тийм үү. Тий. Ер нь манай гэрх нэг цаг ажил хийлэгдэг учраас би нэг хийж гэж боддог угаасаа би амжихгүй гэж боддог. Яа. Гэтэ та хүсэх юм бол амжилт чадна шүү. Амжилт хүүхдүүд зөндөө байгаа. Ямар мундаг. Ангаахт орчих хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Одоо дөнгөж нэгдүгээр курсын дуунарт юу гэж зөвлөмөр байна гинэ. Хичээлээсээ ярээ. Тэгээд дээрэс нь өөртөө цаг гаргаарай. Яг нэгдүгээр курс мөртөө ингээд бүр амар ингээд нөгөө хичээл гэлтэнгүүд ингээд ухаан мэдрэл алдсан юм шиг тийм ээ хийх хэвчтэй гэх. Тэгээ бүр ингээд өөртөө амралт өгдөггүй. Тэгэхээр яг чи аль цаг үед одоо өглөө ч юм уу өдөр ч юм уу орой ч юм уу тийм яг аль цаг үед өөрөө хамгийн үр бүтээмжтэй ажиллаж чаддаг, хамгийн бүтээмжтэй юм ойлгож чаддаг, тархич хамгийн сайн сэргэг байдаг. Тэр цагаа олчих юм бол яг тэр цагтаа сайхан чанартай суугаад юм хийгээд гүн төвлөрч юм хийн гэсэн. Тэгчэм бол ингээд заавал өдөржингөө ингээд суугаал ингээд тэрэндээ ингээд шаналал өөстэй хичээлээсэн гүний тэрэ гэд ингээд бодоод байхгүй. Тийм учраас ингээд бас өөртөө 7 хоногт нэг удаа ч юм уу тийм ингээд зав гаргаад сайхан амраа толгой тархиас сэргээд дуртай юм хийх хэрэгтэй. Найзтайгаа ч гэсэндээ уулзаж хөгжлөх хэрэгтэй шүү заа юу. Гадаа бүр амар гоё болчихлоо. Тэгтээ жоохон сэлхтэй л юм л та. Тэг өнөөдөр манай гэр хүмүүс тасар шуурна штэ гэж хэлээд тахгүй юу. Тэг би болохоор үгүй нартай гэсэн чинь ингээ нар харж байна. Манай гэрээс сэлхэн гарч байгаа. Тэгээд би тэндээ бичлэг хийжсэн миний утас унтраад тэг одоо гэрээс бичлэг хийж гин. Тэгээд за дараагийнх асуулт нь болохоор анаа ашуус тэтгэлэгтэй юу? Тэгээд дотор байрнууд ямар байдаг вэ гэсэн асуулт байсан. Тэгээд ер нь яг ангаахаас гэх юм бол ректорын тэтгэлэг гэж зарладаг. Жил болгон. Тэгээд тэрийг авч болно. Тэгээд эсвэл өөр компаниудаас ч юм уу өөр нэг банкнуудаас янз янзын газраас тэтгэлэг зарладаг. Тэднээс ер нь бол аюул хөвгтөд тэтгэлэг аваад сурдаг. Тэгээд дотор байрнууд ашуус 3 дотор байртай. Тэгээд шинэ ботаникийн дотор байр бол ер нь аюул цэвэрхэн амар гоё байлаа байгаа. Тэгээд ер нь дайжгүй штэ. Аяа асуулт нь болохоор ангаахын сургуулиас хувийн сургуулиуд ер нь хэрвээ хувийн сургуулиуд дотроос ач ямар хувээ яг энэ хувийн сургуулиуд дотроо хамгийн сайн ач гэсэн тийм юу ингээд сонссон тэр үнэн үү гэж хийж байна. Тэгээд ер нь бол надад манай ашуус хамгийн сайн санагддаг. Тэгээд багш нар ч гэсэн ер нь ярьдیں۔ Гэхдээ ач бол яг араас нь орж ирж байгаа. Ер нь хүүхдүүд нэлээд сайн байгаа гэж манай бас багш нар ярьсан. Тэгээд ачийнхан бас нэлээд дээгүүр орж ирж байгаа. Гэхдээ ер нь тэгээд өөрөө ингээд хүсэж амирлаг хичээл хичээлээ хийгээд амар сайн байх юм бол ер нь сургууль яг хамааталтай гэхдээ тийм амар нөлөөлнө гэж бодохгүй байна. Ач бас сайн гэж хэлсэн шүү. Ер нь тэгж ярьдаг манай багш нараас. За тэгээд сүүлийн асуулт нь болохоор клубийн талаар танилцуулаач. Яг өдөр тутмын ямар үйл ажиллагаанууд явуулдаг вэ гэсэн асуулт байсан. Тэгээд энэ дээр болохоор нэгдүгээр манайх клуб биш холбоо байдаг. Тэгээд Амса Монголиа гэдэг Монгол дахь Азианыхын оюутнуудын холбоо гэд би харьяалагддаг. Тэгээд яг өдөр тутмын үйл ажиллагаа гэхээс илүүтэй манайх яг ингэ дотроо 5 хороотой үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол ингэ дотроо 5 клубтэй юм шиг байдаг байхгүй юу? Нэг амар бас дэлгэрэнгүй таадад яриад яах вэ? Бүр гадагшаа тэгээд сургууль дотроо тэгээд Амсаа холбоон дотроо гэсэн ер нь үйл ажиллагаануудыг ингээ хуваагаад зохион байгуулад тэгээд төлөвлөө явдаг. Тим холбоо байгаа шүү. Тэгээд таад бас ангаахт сурдаг болвол гэсэн бол манай холбоо руу аплай хийж болно. Тэгээд хавар намар 2 листэд зарладаг байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт исэн бүгд минь маш их баярлалаа. Чадах ятгаараа таатай асуусан асуултуудад ер нь хариулж тусглаа. Тэгээд өөр асууж байх юм бол бас DM-ээр ч юм уу бас бичээд асууж болно. Дээрээ баяртай.